За бөмбөг. Хүүхдийн хөөрхөн бөмбөг өөрөө хөдөлж чинь. Цээ сүүлийн хөдөлгөөн ямар амар гаж юм бэ те? Нэг харсан уу? Оо за. Вау. Ой, пингвин. Тэнэг пингвин. Хүн айлгаачлаа. Сайн байцгаана уу? Лимбэн. Миний сувагт эргэн давтан морил. Тэгээ та бүхний харж байгаачлан би сувагтаа бичлэгээ үргэлжлүүлэн оруулахар шийдсэн. За тэгээд өнөөдрийн бидний хамтдаа реакшн хийх бичлэг бол миний хамгийн дуртай суваг болох Mind Junkie сувгийн 10 аимшигын бичлэгэн дээр хамтдаа реакшн хийх боллоо. Тэгээ эдгээр 10 аимшигын сүнсний бичлэг нь ерөөдөө бол чиний шар усыг босгож чамайг айлах болно. Гэтэ битгий санаа зовоорой. Би чамтай хамт байх болно. За тэгээ өнөөдрийнхөө бичлэг рүүгээ орцгоё. Тэгээд ерөөхдөө бол өнөөдрийн бичлэг рүү орохоос өмнө бас нэг хэсэг хүмүүс надаас бас асуусан байсан. Яагаад бичлэгээ хийхгүй ингээ алга болчихоо гэдгээ. Тэдгээр хүмүүстэй хандан бас товчхон хариулт өгөх зүг бах. Тэгээ ер нь бол би тохон үедээ нааг 50 байтга 5 хүн ч үзнэ гэж бодоагүй. Зүгээр л өөрөө энэ төрлийн бичлэгэнд аягүйх дуртай. Энээс мэдрэмж кафег аягүйх авдаг. Тэгээд яг уу энийгээ өөр бусадтай хуваалцаж бас реакцнаа гаргамаар санагдаад тэгээд энэ YouTube сувгийг нээгээд тухайн үедээ би өөрийнхөө ерөөхдөө нэг зарим бичлэгнүүдээс би ингээд аплод хийгээд оруулдаг байсан юм шүү. За тэгээд ямар ч лээсээ энэ бүх хугацаанд надад санал хүсэлтээ хийж намайг дэмжиж subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэд энээс хойш ч гэсэн намайг дэмжиж subscribe болон лайк дарахаа битгий мартаарай. За ингээд өнөөдрийнхөө бичлэг рүүгээ шүү. Ганцаараа үзээд хэрэггүй гинэ. Гэтэ чи ганцаараа бол биш ээ. This first creepy video was uploaded to the Portuguese YouTube channel Wootco and Wootco гэдэг одоо нэртэй Португалийн нэгэн одоо YouTube channel-аас одоо орсон бичлэг юм байна. Viewers creeped out. In the video, a man is awoken in the middle of the night by eerie sounds of a woman cackling, but apparently the За ерхэд бол юу яасан юм те шүн дөлөөр нэгэн залуу унтчихсэн чинь гинт одоо эмэгтэй хүн эвгүй хачин чимээ гаргаад тэгээ залуу бол сэрцсэн юм шүн дөлөөр. За lives alone. Ганцаар амьдэрдэг залуу юм байна. Grabs a flashlight off his bedside table and flicks it on. Гарчид ингээ барьж аваад тэгээд terrified. Зүс ширээний хажууд руу тусгасан юм байна. За за би чаа чи дууга чангалчээ. Юу вэ? Я бас итгэж чангалчаар. Яна Сандра дууг нь хачлаа. Цагт би гар гэж харсан би хотлоо харсан уу? Ураа харсан уу? Үгүй. Өдөр готлоодоос янзын сагуур төрсөн байна да. Айгу зэгцтэй амьдэрдэг залуу байна. Ганцаараа амьдэрдэг гэсэн. Залбирж байгаа юм байна. За энд юм байх уу бодлоо те. Юу вэ тэр? Ёо би жамбар харчлаа. Cackling can be heard coming from the darkness as the man shines his flashlight at his bedroom wardrobe. A hand can be seen reaching out, but when he goes to check, no one's inside it. However, as he's checking inside, a door slams behind him. He spins around, but nothing's there, and the sound of someone or something screaming is heard. The man, terrified by what just happened, approaches his door with caution as he peers out into the darkness of his home. The face of someone or something can be seen peeking out from around a corner at the opposite end of the hallway. Horrified, the man backs away before the video ends there. Viewers of this video were creeped out by this clip. With many saying that this man is being haunted by something evil. But what do you think? Do you have a creepy clip to share? Ерөнхийдөө бол та яцсан хүмүүс юу гэж бодож байна те. Саяных бол надад бол яг нэг шүүгээр очих хүртлээ бас жоохон цаг маг аваад Send your scary footage to our email address, contactmindjunkie@gmail.com, and we might feature it on the channel. Зүйл гарвал энэ Mind Junkie гэдэг сувг руу Gmail-ээр нь явуулаарай гэж.
This next creepy video has recently gone viral, and for good reason. The video was captured by a family at Tokyo's Disneyland theme park and uploaded to the Japanese Ghost Channel 4th Wall. At the start of the video, the family enjoy their day out, but later on, they decide to take a ride on a river cruise, and apparently this particular За тийм ээ тэд нар ирэхэд бол голын эрэг дагуу одоо гэр бүлээрээ те ийм завин суугаад аяллахаар the ride is haunted by the spirit of a girl who tragically зөө. Тэгээд яг хуу энэ одоо энэ голд бас нэг тийм сүнсний яриа байдаг юм байл да. Нэг охин одоо маш аимшигтайгаар өөд осон те нас орсон. Passed away after she fell into the water just as their boat is about to set off. Their camera accidentally captures this. За тэгээд ерөөд бол гэр бүлээр энэ бичлэг дээр ерөөд маш сонир хачин жигтэй зүйл санаанд өвчгцсэн юм байна. За юу өвчгцээ? Юу ч харсангүй хаана? Модет энэ юм. Уусаа завны тэр авчигцсэн. Did you see it? Юу юм бэ? At the back of the boat, a small hand, possibly the size of a child's, can be seen reaching up and grabbing the back of the boat before slowly slipping away out of sight. But жоохон хүүхдийн гар байна те. Тэгэхээр яг нь саяны яриатай холбоотой нөгөө тэр жоохон хүүхдийн охин хүүхдээ одоо сүнсний гараж магадгүй гэж commenters on this video believe that this is the hand of a ghost, possibly the ghost of the girl who tragically passed away on this very ride many years ago. What's your verdict? Ghost hand? Let me know. За number 9 авшаа 8. За хинч гэртээ байхын зүг гинэ. Энэ гэрт хинч үлдээд хэрэггүй гинэ. A young woman named Lucy was at home alone. За одоо ийм нэртэй одоо Lucy гэдэг залуу бүсгүй ганцаараа байсан гинэ. Sounds of something knocking and banging on her bedroom door. At first, she tried to ignore it, but as the knocking and banging got louder, she became increased. Lucy ганцаараа байсан юм. Тэгсэн чи хаалга үүдийг нь яг саяны ингээд гарч байгаа шиг ингээд тогшиж эхэлсэн юм байл да. Terrified, she makes the decision to record it on camera as тэгээд ерөөхдөө this is what she recorded. Сонсоод тэгээд Lucy гэдэг энэ охин маань бичлэг хийх шийдсэн байна. За Lucy ганцаараа гэж хаалга онгол Lucy гинэ. Амар ч гэсэн хаалга онгол Lucy хаалга онгол. Lucy хаалга онгол гэдэг юм. Ки онголгоорой. Мэдээж онголгоод хэрэггүй. За хаалганы бариулыг бүр хөдлөж ийн энэ хаалганы бариул хөдлөө. Үүш хаалга онголох гинэ. Knocking and banging can be heard on Lucy's bedroom door, and if you look closely, the shadow of someone or something can be seen in the gap under the door. But Lucy, too scared to go and check, ignores the sounds and keeps her door locked. Eventually, the knocking stops. However, a few days later, the knocking starts again. Шалхаар шийдсэн байх шүү. Тэгээд шалхаар бас мэдээж очиход хүн баагүй мэн л да. Тэгээд хэдэн өдрийн дараа дахиад энэ бүх зүйл хийсэн гинэ. Одоо өөр өрөөндөө те. Яана. Чи гэрт нь ороод ирсэн өрөөнд нь байцсан юм шүү те. Анголох, шууд анголох таа. The knocking can be heard again. This time, Lucy gets up and takes a look, but when she opens her bedroom door, there's no one out there. When her sister came home, she showed her the footage, and what her sister told her made her jaw drop. Apparently, the exact same thing had been happening to her sister when she was alone in the house. Her sister за ерхэд бол ингэсэн юм байна. Одоо ингээд саяны үйл явдал Lucy-д 2 удаа тохиолдоод тэгээд Lucy дараа нь энэ бичлэгийг ихчтэй үзүүлсэн юм байна. Тэгээд энэний дараачаар ихч нь одоо ганцаараа байж таарж байгаа юм байна гэртээ. Even recorded a video herself, but kept it a secret due to fear of being branded a liar. This was what her sister recorded when she was home alone. Ингэж хаалгад шидэгсэн нэр өсөж байгаа. За энэ бол бас жоо юу юм бэ? Both girls were so frightened by these experiences, they decided to upload the videos to TikTok in search of answers. And viewers have their say. The majority say that whoever or whatever is on the opposite side of the door is a quote mimic. A mimic is a paranormal entity said to take the form of voices of people familiar to us. They do this to gain. За энэ ерөөхдөө нэг сүнсний одоо нэг шимэгчд гэдэг одоо тэ одоо төрөл
юунд ордог гэх юм уу да. Тэдрээс бүр ингээд дээшээ агсан шатны ингээд ийм сүнсний төрөл гэж яг зүгээр хүн комментэд ингээд үлдээсэн гинэ. Тэгээд эдгээр нь яг яад гэхээр одоо яг энэ шиг ингээд ийм амар юм төрөмгийн байдал ингэж үүсгэж дуу чимээ гаргаж юм ингэж хөдлөгдөг одоо сүнсний төрөл юм байна л да. За ингэж яг зөв комментэд нэг хүн бичсэн юм байна. Our trust, then slowly over time possess us. And the sisters, they seem to believe that this is a mimic tomb as they caption this video with the hashtag mimic. But what do you think is going on here? Is a mimic haunting Lucy and her sister's home? Share your thoughts on this one in the comments. Мороо юм гүйж шүү. Энэ бол стай гүйшлэг. Та нар хэрэг ганцаар байсан бол ёо. Би бол ганцаар байсан бол яах вэ? Тэгэл очил хаалгаа бол онгойлгоно л доо. This next creepy video was uploaded by Adam@X a couple of months ago, but somehow it got lost in my list of clips to feature. That is, until a subscriber emailed me the other day and mentioned it, which reminded me I'd meant to include it. Apparently, Adam and his family were downstairs watching TV when all of a sudden footsteps were heard on the floorboards above them, coming from Adam's room. Confused, but suspecting an intruder, they go up to investigate, and what they За ойлгомжтой. Ерөөд бол яг нэг гишүүнийх нь өрөөлөө ингээд хүн алхаж ирж байгаа юм шиг сонсогдсон юм. Тэгээд тухайн гэр бүлийн хүмүүс ерөөхдөө нэг гэрт нэг гадаасгүй танихгүй хүн ингээд халдаад ороод ирчлээ гэж бодсон юм байна. Encountered spooked them. За. Үй. Ой, хүн юм уу? Hello, VHF. Зүгээр хүн юм шүү. Хүн зогсож байгаас харал та. Зүгээр хүн байгаа сте, тий? Би буруу хараад байна уу? Birthday пулаа. Зүгээр хүн байна. За зүгээр хүн зогсоод ах шиг байна те. Бас нөө. Тэнд юу хүн хөөдлөө те. Энэ толин юм байна те. Толин өөрөө you look closely, a pale face of someone or something can be seen in a closet staring out at the pair. But энийг хараа энэ хүн хараад байгаа. Би болохоор энэ хэсгэнд толгой байна гэж харсан байхгүй. Энэ тэгээд зөвхөн хувц хонор подолкных нь л дүрс те зураг байна гэж хараад энэ хэсгийг би болохоор хүлээж хараад байгаа шүү дээ. Үгүй юм юм уу те. Бичлэгийн амин бүрсгэл болохоор the mirror cabinet opens up and the face disappears into thin air. Тэгээд хараад тол онгоосон чинь буцаад энэ дээрээс нь where did it go? Алга хаагаад алга болж ийн. За саний болж байгаа санил юм те. За мартагдсан барилга. A man who goes by the username Native Penguin was out exploring. Одоо унган пингвин гэдэг нэртэй юм уу да те. За гэдэг одоо YouTube хэрэглэж One day when he came across something unsettling, he came across an area filled with old boarding houses for Cherokee girls. Back in 1877, one of those houses burned down. За энийг би бас хэлэх хэрэгтэй юм шиг байна. 1877 оны угаасаа ер нь яг энэ үеийн одоо маш хуучин барилгууд донд энэ залуу явж байгаа юм байна л да. Its history and possibly Cherokee more with it. Upon approaching one of the houses, he captures this. За эдгээр хуучин байшингууд айл нэгэр өнгө ойрсон чинь ийм зүйл бичиж авлаа гэж. За юу бичиж авсан юм бол? Энэ араа энэ хонх махаараа энэ бас л энэ аргагүй хусны барилга авш байна. Бичлэг нүж юм. Эрэхтэй хүн дотор нь дуугарч ийн гинэ. Бүх дотроос нь эрэхтэй хүн туус хараа гарна тал ингээд цоочсон бааз. За төгжөөтэй. За уучлаарай гинэ. За энэ барилга ерөөхдөө бол за эзэм дахин одоо нураалт мураалт барилгын юм юунд явагдаж байгаа гэж. After moving to Indian territory, you're saying the nation set aside 1 acre of ground for ancient church congregation. Moravians, Baptists. Энэ яас юм бэ? За тийм энэ хөшөө энэ үнэхээр чихүүц бүргэн байна гинэ. За мэдээж тийм ах шиг байна. За ерөөхдөө бол 2000 хэд хаагцсан ч can be heard coming from inside one of the old boarding houses, but it's locked shut and no one's inside it. And apparently, it's been closed since 2020. He continues looking around and comes across another boarding house. This is where he claims he caught a quote ghost. Watch closely. Тэгээ дахиад нэг хараа. Одоо энэ байшин руу дахиад орж ингээд бас ингэ шааж харсан юм байна л да. Тэгсэн чинь үнэхээр яг ингээд сүнстэй маш ойрхон одоо нүур тулах
Одоо тийм юм болсон юм байна. За бүүнэр харъя. Энэ дотор хин нэг юм байгаа юм шиг санагдсан гинэ. За дууг нэлээд чангалаад тэгээ цогоор шагааж. Үу яна. За одоо маш ойртой гарч байна. Юу вэ? Did you spot it? За A native барьж авсан penguin peers in би through a үнэхээр window. харандаж барьж авсан. Something Юу dressed вэ? in white can be seen walking inside the old building. It's pretty hard to see, but if we play цагаан хувцастай нэг юм өнгөрч юм back and харагдаж forth a байна. few times, we can see that something is definitely moving inside the old boarding house. But the question is, Бүр яалтчгүй энэ байшин дотор ингээ хөдөлж ийн л хийж байна л да. who or what is it? Native Penguin uploaded this video with the caption "Ghost caught on GoPro," and many agree that this is exactly that. But what's your verdict? Is this a ghost? Нэрээ тийм байна те. Бас ингээ яг ингээ сайн харсан чинь нэрээ яг юм хөдөлж байгаа юм шиг харагдчихлаа л да те. This next unsettling video was uploaded to TikTok by El Cesar Torres1, a creator who's been documenting a series of increasingly disturbing events happening in his home. According to El Cesar, it all started after he began trying to communicate with the other side using EVP devices, a Ouija board, and other tools. Ouija board энэ одоо ийм юм бас ингээд хүмүүс айгүй ашиглаж яах юм аа. Энэ иймэрхүү юм бас хамаагүй ашигламааргүй л энэ те. За яг энэ одоо нэг юм сошиал хэрэглэж яг ингээд өөр имчилгээ оруулсан юм байл. Угаасаа ингээд юм ачин шигтэй үйл явдал гэр оронд ингээд болоод байгаа юм байл да. Тэгээ ингээд янз янзын эсвэн шидээр ингээд тушиж үзээд бас нэг сүнстэй нөгөө харилцаа холбоотой гол ингээд үзээд байгаа юм шиг to make contact, but instead over the following weeks, the activity in his home began to escalate, and soon El Cesar started to regret ever reaching out. One night. За мэдээж эдгээр зүйлсийг ашиглаад хэдэн 7 хоног өнгөрсөний дараа үнэхээр яг жигнэсээ хачин жигтэй зүйл болж гисэн гинэ. Энд үед энэ хүү залуу маань жигнэсээ харамсаж эхэлжээ гэхгүй. While lying in bed, he hears strange noises outside his room. Then, without warning, the TV suddenly cuts out. Already on edge, he grabs his phone and starts recording, and this is what he caught. За ойлгосон. Ерөөхдөө нэг бас жоох эвгүй чимээ юм хүм хөдөлгөөн илэрсэн юм. Тэгээд газ уцаагаад бичиж байгаа юм байна л да. За байж байгаа it doesn't definitely guys. Дууг нь хаацсан гинэ. За би ерөөхдөө бол юу ч удирдахгүй байна. Зөв зургтыг яаж одоо хэн удирдах асаагаад байгаа нь ойлгомжгүй гинэ. Яагаад ийм зүйл болоод байгааг би сайн мэдэхгүй байна гэж. Mis manos están aquí. No. Чипчэж онсолчаа. Тэгвэл хийж хангаж. Юу байсан бэ сая? The TV stops receiving signal, and El Cesar sounds pretty nervous. The TV then switches off. But did you catch it? As the camera pans around the room, a dark figure can be seen just standing there, motionless in the darkness. The video then ends there. After uploading this video to Яраа. Бүр нүртэй байна те. Бүр царайтай байна те. За энэ бол үнэхээр яг эвгүй зураглал шүү. Энэ бол үнэхээр эвгүй шүү. Би бол энийг бол үүсгэж чадахгүй байна. His TikTok account, El Cesar's viewers believe that whatever this is responsible for all the activity he's been encountering in his life. And after watching his other videos, it kind of makes sense. As well, he may have summoned something he was never meant to reach. Эмилэ маамда. Ер нь л гэхдээ ганцаараа. Гэхдээ ягч бас тийм биш. Дугаар 4 аимшиг юм биш л. This eerie footage was uploaded to Instagram by Ghost Golden Guns back in 2023, but recently it started going viral across social media. According to the uploader, just days after moving into a new home, strange things began happening around the house. At first, it was minor, odd noises, unsettling vibes, but soon the activity became impossible to ignore. So, curious and disturbed, he started recording everything on his phone. Yo, what up? Ghost Golden Guns over here. And
Аз одоо ийм хүн I'm бол going live right now ийм сошиал хэрэглэгч байна гэдэг өөрийгөө илэрхийлж байна. That's why. Hello. Зургийнхын тэнд юу гараад болоо copyright гэдэг муу тэгээд байгаа юм л да. Дуг нь хаадаг. Is anyone there? За байна уу, энэ хүн байна уу? Хүн байна уу? Мэдээж хүн бол байхгүй. Өөр нэг зүйл байгаа. What the? Ямар ч амар айхтар гэрэл мэрэлтэй юм дээ. За ямар нэгэн зүйл унлаа. Мэдээж нэг аяг маяг л унах шиг боллоо. Who is out? Oh my god. За энэ бол юу вэ? Oh my goodness. What the? Жог амьсгал авч татчих. Hello. Who is there? Энд хэм байл гэж. За. Амар. За ямар дураараа бэ? Please stop. This is my house. Leave. Leave. This is my house. Энэ бол миний байшин гэж шүү. Эндээс зүгээр зайл гэж байна. Oh my god. Их ямар амар үтцсэн юм бэ? Oh my goodness. За энэ минь яг хөлдөө энэ юм хүн гарч ирэх үү те. Хар, сүдэр, shadow, bastard байх үү те. Hello. За дахин нэг удаа яа за энэ бол эвгүй энэ бол үнэхээр эвгүй. Objects can be seen moving on their own, but what happened next was far more chilling. On another night, while strange noises echoed through the house again, he grabbed his phone to investigate. За дахиад бас нэг юм үйл явдал When he дахиад captured уцаа аваад this. хэлсэн юм байна. За юу бэ? Одоо биш авсан юм те. Ашаа энэ каран донгох гэдэг юм те. Ус дийх гэдэг юм шүү дээ. Юу юм бэ? Shadow bastard. Сүдэр. Энэ ямар амар үтцээ би те. Ямар нэг яг арга хэмжээ авахгүй бол үнэхээр энэ байшин бол энэ байр бол үнэхээр болохоц юм байна. Алуулцтай. A dark figure can be seen silently peeking from the bedroom door, just standing there, watching him until he slowly fades back into the darkness. Already unnerved, he tries to carry on as normal, but then, on yet another night, something even more terrifying happens. Яарна бүр дахиад бүр илүү аимшигтай зүйл болж гисэн гинэ. За байхгүй. Юундаа юм бэ? Зэ Хаана ч үгүй би зурая. Андуурсан уу? Зүг те. Арс өдөр яг амар мангар том бит тонгоогч бас үгүй юу? Гуаха энэ зүгээр яагаад юм шүү. Гэрэл мэлцөхөд эсвэл камера хөдлөхөр ингээд харлаж ингэ сүйтгэж харагдаад юм шүү. Тэр камера хөдлөхөр ингээд хажид тишээ дарс харагдаад байгааз. Юу. Яна бүр орж ирлээ. Үгүй юу? За. Яг за. За бүтэн биеэрээ тонгоож харж чинь те. Some sort of apparition light thing appears at the man's bedroom door. He approaches, but then it vanishes out of sight, never to be seen again. Horrified by what he's just witnessed, the man decides he's had enough and stays the night at a friend's house. But just what did he see that night inside his home? And just what is this? Is it something paranormal? You decide. Chicken! За энэ улам бүр хүчтэй болсоор байна гэнэ яана. Богч төрийн хэмжээнд. If you remember a while ago, I featured a terrifying series of clips uploaded by Razan. За хэрвээ санаж байвал яг бас ингээд хэсэг хугацааны өмнө бас нэг энэ бичлэгийг яг энэ бичлэгийн өмнөх part нэг оруулсан юм байна л да. Razana, who goes by the username Dark Cha. Razana insists her home is being haunted by something evil and has uploaded numerous clips to the internet, many of which are very creepy. Та нар үзэлтийг нь хараа 877 К300 яа. Миний бол яг ийм хүзэлттэй суугч энэ чи хойно бас энэ ганцхан хүн бол байхгүй шүү дээ. Энэ чи ингээл тиймээс ийм хандлтыг авахын тулд энэ чи зөндөө мийжл байгаа л да. Тэгэхээр ирэхэд бол энэ бичлэгийг бол анханасаа яг үнэн
биш гэж бодоод үзье. A popular demand from you guys. I decided to feature her again as the activity has gotten worse. One night, while Rosanna is home alone, she begins to hear noises coming from her child's bedroom. And if you remember in the previous feature, this was exactly what happened before the activity amplified. Worried, she grabs her phone and goes to check it out. What she captures is chilling. Пингвинийн тоглоом байна те. Пингвин байна те. За бөмбөг. Хүүхдийн хөөрхөн бөмбөг өөрөө хөдөлж байна. Зэ сүүлийн хөдөлгөөн ямар амар гаж юм бэ те. Нэг харсан уу? Оо за. Вау. Ой пингвин. Тэнэг пингвин. Хүн айлгаачлаа. Шиг амар юм бэ. Пингвин. Хүүхэд байвал байхгүй л үү те. Мэдээж хүүхэд байх. Бас үнэхээр сонирхолтой болж хэлж шүү. Бүр яг юм фул юм нөө юутай бүр юм том юм концепттэй аим шиг нь үзэж авсан санагдлаа. За одоо үнэхээр хангалттай. Энэ бол үнэхээр хангалттай. Сайн тэр бөмбөг анхнаасаа гаж хөдлөхөд хангалттай байсан. Тэгвэл хаяад гарахгүй. Яг ямар айлны юм муухай юм амар юм creepy нэг юм сэжгийн хүүхэлтэй хүүхд тавж өгдөг байна те. Шиш. Хүн зөксөд те. Хүн зөксөд тийм ээ. Би эргээ харахаар юу ч байхгүй. Мэдээж ойлгомжтой. Энэ бол Гүлжигээ. Зүгээр. Ball moves on its own. Одоо энэ бөмбөгийг хараарай зэ. Яг тэ үнэхээр имжлэл бол үнэхээр айлгаж чадчихэв. Гэхдээ яг энэ одоо энэ бөмбөгийг хараарай зэ. Амар гаж. Well then, in an unnatural way, it rolls at rapid speed into her child's bedroom, right in front of Rosanna's eyes. A couple of minutes later, the ball launches out of the room, startling Rosanna. Then another toy bizarrely walks out in front of her. Яг энэ тэнэг пингвин гараад ирэхээр бүр яг аим шиг нуусч амшиг санагдлаа. She enters the room and then a toy flies onto the floor before a toy begins playing on its own. However, what truly terrifies her is when she stands up. In the reflection of the window, a dark figure can be seen standing right behind her. Although, when she spins around, there's no one in there with her. But the activity doesn't stop there. On another night, while Rosanna was at home alone, this happens. За байж байгаа уучлаарай. Би одоо юу гээд байна. За уучлаарай. Эрэхтэн дуурай. Өөл бүр энийг гэдэг те өөлөх. Энийг дарамжлаа. Өөрийн чирээд байгаа юм те. The lights in her child's room can be seen switching on and off. Then the sounds of someone or something can be heard laughing creepily. And the eerie sounds of wailing are clear, followed by her name, Rosanna, being called out. But then, out of nowhere, Rosanna is knocked over and dragged backwards down the hallway. After posting these latest clips to the internet, viewers are convinced that Rosanna is being haunted by something evil and that she should seek help from God immediately. But what do you think? Окей. За тэгээд ерөнхийдөө бол энэ дээр бол ярилцах хэрэгтэй. Ер нь бол энийг бол ийм их үзэлттэй хандлттай юм чи энийг бол бүр ингээд яасан бах харднаас хүмүүс ажиллаад хөгжүүлсэн байх зөв би яагаад гэж бодож байна уу? Би бол бас хамаагүй ингээд худлаа өгнө гэж ярих ч бас зөв юм уу ч юм уу. Гэхдээ сэний бол үнэхээр зүгээр муухай аим шиг наанаас айгүй дээрэлээ. Наа бол үнэхээр айлгчлаа. Үнэхээр сайн амжилтлаа. Ghost hunter Jeremy Pollard uploaded this following clip to YouTube over 5 years ago after he visited the Franklin County Old Jail alone. За одоо энэ Franklin байрлал одоо энэ хуучин шоронд очсон юм байна те. Хуучин шорон гэх юм байл үү те.
location with a long and sinister past. The jail, located in Chambersburg, Pennsylvania, was built in the За Пенсильваниагийн одоо юунд Пенсильваниад угаасаа байрладаг юм байна л да. Тэгээ ерөнхийдөө бараг 1800 оны ихээр л ер нь баригдсан early 1800s and operated for over 150 years. It's now decommissioned and many believe it's one of the most haunted 150 жилийн түүхтэй sites in the region. Some even claim the spirits of former inmates still linger inside its decaying walls. Jeremy says in the description that while staying overnight at the jail, that За Jeremy Pollard 2020 оны 1 сарын 29-нд дээр ноцсон юм байна. Тэгээд за 200 жилийн түүхтэй юу гинэ шорон зочлоо гэж байна. Тэгээд үнэхээр галзуу солиотой одоо сүнсний inmates were whistling at the girls and doors were slamming, but за эмэгтэй хүн ингэ шүглэж байгаа юм шиг хүү те шивнж байгаа юм шиг одоо чимээг гарсан. Тэгээд хаалга бол айгүй савж байх what they caught on camera. And he mentions that at first they missed it, but that luckily a viewer pointed it out. This is what Jeremy accidentally captured on camera. За ерөөдөө санамсаргүйгээр бичсэн одоо Jeremy-гийн бичсэн бичлэгийг бүгнээр хамтдаа үзсэж сонирхцгоо. За би үүнийг сонссон. За орж үзсгээ гэж байна. Үнэхээр харагдах юм бол алга юу байсан бэ сая? Муха сүдрийн үнэ те. Муха shadow bastard үү те. When a flashlight shines inside the cell. За гинт одоо нэг flashlight анивчих үед нэг юм болсон гэж заарэ. Something dark, shaped like a figure, is illuminated for a brief second in the light. Jeremy Pollard wrote in the description of this video that this is a quote, shadow figure, and well, it could. Нэг тийм сүдрийн хөдөлгөөн байна гинэ. Уусаа харахад бол хин нэг яг унтчихад боссон юм шиг те. Ямар амттад одоо миний амар тайван байдлыг эвдчихөө гэж байгаа юм шиг бүр хэв нэг босч ирж байна. Because if we rewind and look at the first time the flashlight hits the wall, there's nothing there. Well, there's an object on the bed, and maybe that could cast a shadow, but the object is still, and if we slow the footage down, the shadow appears to move upwards. Яг босч ирж байгаас те ингээл орноос бас санал лээсэн юун дээр байгаа юм те нийгэмд мэдгээ хөвтөж байгаа л босч байгаа юм шиг. За сайн байцгаана гэж босч ирж байгаа юм шиг. Яа энэ юу юм бэ те. But is there a shadow figure as Jeremy Pollard says? That's up to you. Яа энэ бол үнэхээр сайн бичлэг наас. Хаашаач явуулдаггүй, орсон л гардаггүй, цахилгаан шат. Яа, number 1. Яа, энэ бонус бичлэгтэй юм шиг байгаа юм байна. Comes from social media user Juki Quid. Juki, whose real name is unknown, was staying at a hotel somewhere in Spain, lay one night. Энэ болохоор Испани одоо юу юм шиг за аль нэг ямар нэгэн тийм зочид бодол юм биш. За нэр нь бол алга. They took the elevator up to their room. The elevator seems to have a mind of its own. Цахилгаан шатыг хэрэглэсэн юм байна л да. Зүгээр юу ч бодоогүй зүгээр л хэрэглэсэн. And there's nothing out there. За тийм юу ч алга гинэ. Өгн 16 дахь давхар дээрсэн маа мэн. Юу ч баггүй хав арахгүй байна. Өөрөө онгоогоод байна гинэ. Figure it out. Яна товчдор ажиллахгүй шүү дээ. Өөр бусад давхар товчдор ажиллахгүй шүү дээ. What is going on? Юу болоод байна? Бид тийм хүнд байгаа юм болов уу? Тэгээд лифт өөрөө гацаад байгаа юм болов гэж ярьж байна. The elevator stops on a floor with nothing but darkness. Floor 16, which is under renovation with no guests and no lighting. The group report Маш ойлгомжтой. Энэ залуус ерөөхдөө саяны буудлын зочид бодлынхаа лифтэнд суугаад тэгээд дөнгөж суугаад жоохон хөдөлсөн юм уу яасан мэдгүй. Тэгээд 16 дугаар давхар дээр өөрөө лифт нь очоод саяны хөдөлгөөн гаргасан байна. Цаана ямар ч гэрэл байхгүй, ямар ч хүн байхгүй. To the front desk, the receptionist told them that it had happened before. No one was staying on that particular floor. For some odd reason, this elevator takes guests to floor 16 and no one knows why. Later that night, Juki and his friends take the elevator back down, but
something happens that really creeps them out. Yo, so this elevator is acting mad weird. За. We started Ер нь a бол few бичлэг floors up, үйлчж байгаа шүү. and Үгүй. Яна энэ залуус гайг байгаа чи 16 дахь чи бүр тэдний энэ 16-ын бүр дээр нөө юм шүү. Уунж мөнөх үү те. Яна бид нар гацсан үг шүү гинэ. To the group's horror, the elevator suddenly shuts down mid-ride, and the group can do nothing but wait to be saved. alright, so the power is out. Бүр гацсан юм байна уу? The Yeah, backup generator has been coming on and гацсан юм. off. Яна манайг We've been having the time of our lives. And yeah, we're like cooking alive. За бид нар яарсан. The group wait patiently in the elevator for rescue to arrive, but what they don't realize is that they weren't alone in that elevator. За уг нь бол ингээд хүмүүс ирээд одоо энэ гацалтайг нь гаргаа нөө энэ лифтээс гарах баг гэдэг энэ гурван залуу хүлээж байгаа юм байна л да. Гэсэн чинь ганцхан энэ лифт дотор ганцхан энэ гурван залуу биш өөр нэг зүйл байж ёо юу юм бэ? Oh, he's cooking something. Оо за юу аягээд байгаа юм бэ гшөө. I gotta pee. Oh, you gotta pee. Биш хэмэрэн. I gotta pee. Биш хэмэрэн. I'm holding the ladder. Яа, эй. 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 I don't know what else is going on. Ой, штэ залуус үчтэй штэ. Оо тэр юу? Going like so. Цэтэн харсан уу? Би жаа хүүхс сууж байгаа чаас арай хотлоо харсан уу? Now again, did you see it? Яг харж In the corner of the elevator, something dark rises up right before the lights go out. But what the is it? None of the group noticed it at the time, and what happened next only deepened the mystery because За бүр дахиад энэ үйл явдал үргэлжлэсэн биш үү? За манайхан үнэхээр бас анхаарал in үзээрэй. this final clip, the elevator doesn't За, энэ хамгийн take сүүлийн them to safety. Зураглал юм биш үү? Хамгийн сүүлийн зураглал юм биш үү? Воо. Бид хөдөлж байна. Оо за. Бид ашиг хөдөлчлөө. Йоо ашиг хөдөө. Дахиад 16. Яа. За дахиад 16. За окей. Alright. The elevator begins to move again, and the group are relieved. However, it doesn't reach the ground floor. Instead, it takes them back to floor 16, the floor filled with darkness. So, what is going on here? A glitched elevator, or something that once knew guests? And that dark thing in the corner, what was it? Something paranormal? You tell me. Thanks so much for watching. If you're up for more scary videos, check out one of these next. You're gonna love. Йоо, за. Ерөнхийдөө бол ясаа бүр яг өөрөө нь бол ийм бичлэг реакшн хийх байлаа. Өөрөө нь бол бүр тийм бичлэг үзээгүй. Тэгээд маш гоё байлаа. За тэгээд олон логоор яг намайг дэмжиж subscribe дарахаа битгий мартаарай. Тэр үнэхээр битгий мартаарай. За тэгээд дараагийн бичлэгтэйгээ дахин уулзлаа. Түр бай. Би ядаарай. Bye bye.